Сайн байна уу? Намайг Наран Цэцэг гэдэг 43 настай 3 хүүхэдтэй Монгол улсын иргэн одоогийн байдлаа Герман улсад ажиллаж амьдарч байна. За би 2001 оны 6 сарын 1-нд хүүхдийн паркийн ат усны буудлын дээр гарцан дээр зогсож байгаад нэг хүүхдийг урдаа зогсож байсан хүүхдийг хойш нь татаж түлхээд өөрөө микро ат усанд дайруулсан байгаа. Тэгээд ухаан орохдоо би бол гэмтлийн эмнэлгийн орон дээр хоорсон. Тэр үед эмчнэр намайг хэлэхдээ бүхсэн би бол мдээгүй болж магадгүй гэж хэлсэн. Тэгээ би нэг 3 сарын гэмтлийн эмнэлэгт твтэж агаад дараа нь тэргэрэнцэр дээр гараад тэгээд сүлдээ таяган дээр явдаг болсон. Тэгээ эмчилгээ хийлгээд одоо таягаа хийчихэд явчихна. Чинжон шиг эмчтэй засаа нэмлэгтэй анхлаад танилцаад вирусын миний амьдралыг ингэж өөрчилнө гэж юусоо бодоогүй. Зүгээр нэг үзүүлэл зөвлөгөө аваад л гарна гэсэн бодолтой байсан. Тэгээд тэр олон хүн дундаас намайг сонгож авсан. Тэгээ миний түүхийг сонсоод чи ингэж хаалгаа хэлэх шаардлагагүй. Бид нар чамайг эмчилнэ. Чи бидэрт итэг гэсэн. Тэгээд би тэр үед хагалгаагаа орхиод тэгээд Солонгос улсыг зорьсондоо тэгээд санаа зовх асуудал ер нь байгаагүй. Ягаад гэвэл маш эмнэлэгтээ итгэсэн эмч нартай тэгээ бас орчуулагч маань тэр үед маш сайн тайлбарлаж өгчээсэн болохоор юунд санаа зовж байгаагүй. За эмчилгээ хийлгээд гарсны дараа эмнэлэг маань байнга холбоотой байсан. Сүүлийн үед өвчин сэдвэрч дахин эмчилгээ хийх шаардлагатай болсон. Тэгээ дахин часааны эмнэлэгтэйгээ холбоо бариад энд ирсэн. Энэ удаагийн эмчилгээ маш нарийн гүнзгий яг хүнийх нь өвчний онцлогт нь таарж эмчилгээ хийж исэн. Энэ удаа дахиад бас манай сан эмч маань бас бүр хөлсөө туслуулаад зүгээ тавиад тариагаа ийгээд бүр айгүй өөр сэтгэлээсээ бүр маш их сэтгэлээсээ эмчилж өгсөн. Эмч нартай маш их баярлаа. За одоо эмчилгээгээ илгээд идэгсэн цаашдаа эмээж гисэн уун. Тэгтээ одоо Солонгос орныг зугаална. Тийм Солонгос үндэсний хувцас өмсөөд нөхөртөөгөө зураг авахуулаад гадуур явнаа. Солонгос хоол иднэ бас. Traditional medicine is a really good philosophy because the body heals himself, and also with acupuncture and the right medical treatment it's the best way to go. Of course, I've seen after 1 week the improvements. Her back is really tender again and she has no pain anymore. It really helps. The treatment is really awesome. I love my wife and I fully support her. And I can see the improvement of the medical treatment. She's smiling a lot more and she's feeling way better again. 안녕하세요. 저는 자생한방병원 국제 진료를 담당하고 있는 이상원 원장이라고 합니다. 10년 전에 발생했던 디스크가 그걸 풀어주면서 동시에 이번에 또 새로 생긴 목 디스크가 좀 있었기 때문에 그것을 같이 풀어주는 게 거기에 치료를 좀 집중했습니다. 다리 디스크로 다리가 저리고 엉덩이 아파하는 것을 빠르게 풀어주는 게 제일 중요하거든요. 그것은 바로 동작침으로 가지고 바로 그 근육을, 강직을 다 풀어주는 겁니다. 그리고 환자분이 오랫동안 또 디스크가 때문에 아프면은 척추가 다 이게 또 틀어지는 경우가 많습니다. 그래서 바로 그 척추 골격을 바로 잡아주는 디스크로서 좀 해주고 만성염증과 손상된 뼈, 신경, 연골, 세포를 좀 재생시켜주고 튼튼하게 해주는 그런 디스크 환자를 꾸준히 복용하면서 자기 일상생활에서도 스트레칭과 매일 1시간씩 걷는 그런 생활 습관의 개선이 꼭 필요합니다. 우리가 환자가 어렵을 때 같이 손을 잡고 같이 좀 치료했을 때 그 환자가 치료해서 좋아져서 기쁘게 웃는 모습 보면은 저희 또한 기뻐지고요. 그리고 우리가 제일 중요한 게 뭔지, 가장 소중한 게 뭔지 그것을 새삼 또 배우게 하는 그런 시간을 갖게 됐습니다. Энэ хамт энэ сайн улсын аян хийж байгаа эмнэлэг Солонгос улсын эрүүл мэндийн байгууллага эмч нартай маш их баярлалаа. Ингээд ямар ч итгэл найдваргүй болцсон байсан хүнийг амьдралыг маань маш ихээр өөрчилж өгсөн. Тэгээд би бол өөртөө хизээч юм итгэлтэй байгаагүй. Одоо бол миний амьдрал би өөртөө бол маш их ад жаргалтай.